Амралтын өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийн үр дүнгийн дугаарыг үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслөөр архины хэтрүүлсэн хэрэглээтэй буюу архин дондох эмэгтэй 5 иргэнийг бид нэвтрүүлэгтээ оролцуулсан. За одоо яг үр дүнгийнхаа дугаарыг үзэж та бүхэнд хүргэж байгаа. За энэ удаад бид хаш эрднийг оролцуулахаар болсон байна. За хаш эрдний хувьд өчигдөрхөн Ач Интернэшнл эмнэлэгт хэвтсэн хагалгаанд хамрын хагалгаанд орохоор болсон баяртай мэдээг дуулгаж байна. Тэгэхээр бидний саналыг хүлээж авсан Ач Интернэшнл эмнэлгийн удирдлагууд хамт олонд одоо чин сэтгэлээсээ талархаж байна. За хашаагийн хувьд бол одоо хамрын гэмтэл бол 10 гаруй жилийн өмнө авсан. Хамар нь бол нэлээд морьсон. За тэрнээсээ болоод амьсгалахад нэлээд хүндрэлтэй, эрүүл мэндийн талдаа ч одоо харагдах байдалтай ч гэсэндээ эвгүй байсан. Тэгэхээр хашаа маань ингээ удахгүй одоо хамрынхаа хагалгаанд энэ эмнэлэг дээр орохоор болсон байна. Имэдүү ээж мэжигээ сандаг. Тэгэл нэмэн байсан мөр гэл ганцаараа шанална. Тэгээ шаналхтаа дээр өссөн арх уух болохоор зүгээр болж байгаа юм шиг санагдаад арх ууч нь уугаад бүр дуршил болоод сүулдэ хямдхан арх уудаг болсноос хойш хүний үлдээсэн тал пивми лаазтай пив арх мархийг бол хамаагүй уучдаг болсон байсан. Балын тусгай төвд эзэн ирсэн. 11 сард ирсэн. Эсвэл өмнө хаана амьдарч ирсэн? Манай гадуур одоо нүүр ам юм болчоор жоохон хүмүүс жоохон зайгаа барих нь ихсээд ирсэн гэдэг. Архиа уугаал гэхлээр маргааш нь шартна гэхлээр шараа заавал тайлахгүй бол толгоо өвдөөлөдөг. Тэгээ шараа тайлхлаар арай гайгүй гоё болчиход байдаг. Одоо ганц ихч минь өдгөлөр хичээг бас зовоомор санагдав. Энд нүүрэндээ нэлээд олон гэмтлүүд авсан шүү дээ тий. Согтуу хийсэн үү? Бүр хамар мамрыг бол бүр 10 жил юм зохиулж ирсэн. Билардны шаргаар зохиулж ирсэн. Тэр доор нэг янзлах гэж үзээд янзлахдаггүй цуг байсан хүмүүс савмах хийгээд татъя матъя. Тэгээ болохгүй ерөөсө болохгүй болохоор тэгээд явсан. Тэгээ дараа нэг янзлах гэж эмнэлэг дээр очсон. Нармаа мармаач нь бүр байхгүй болцсон байна. Шүүр мөрөн байхгүй болцсон. Хагалгаанд бүр амар хагалгаанд талаараа хэлчихсэн. Тэгээ тэрийг бол өөрөө хийлмээр санагдаад байгаа чи ерөөсөө хийхгүй яваад байдаг учраас олох ойлцсон. Ихч минь болохоор хамрын чинийг аслуулаад шүд амны чинийг хийлгэж мээр. Шүд мэдийг бол билардны шаригт авсраад бүгдийг зөксөн. За зөвштэй мөрөөллийн нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийг эхлүүлсэн. За бид одоо үр дүнгийнхаа дугаарыг үзэж та бүхэндээ цуурлаар хүргэж байгаа. За энэ удаад болохоор нэвтрүүлгийн оролцогч хаш эрдний үр дүнгийг хүргэхээр нэвтрүүлгээ бэлтгэж байна. За бид Ач Интернэшнл эмнэлэг дээр ирсэн байна. За хашаа маань одоо арх ууж байхдаа нэлээх бэртэл гэмтэл аваад ходоодны 2 удаагийн хагалгаанд за тарих толгойн хагалгаанд за дээр нь бас хамар нь нэлээд мөрөөдсөн одоо амьсгалахад нэлээд хүндрэлтэй учраас бид нар энэ ач эмнэлэг дээр хүсэлт тавиад тэгээд хашаагийн хагалгаа нэлээд хүнд хагалгаа олноо хагалгааг нь одоо өмдөлбөргүй хийж өгье гэдэг сайхан мэдээ авснаар одоо өнөөдөр хагалгаанд орохоор болсон байна. Тэгээд эмнэлэгтээ хэвцсэн өчигдөр. Ой унтчихт нараад ирсэн үү? За гайгүй юу? За өчтөр хөвччихв. Би өчтөр хэвтлээ. За. Жилээнүүдээ 4-5 дахь тогтсон байсан. Тэгээд өчтөр бүх шинжилгээнийхээ хариунуудыг бичгээр аваад эмчтэйгээ уулзаад нойр сургахын эмчтэй бүгдэнтэй нь уулзаад. Тэгээд яг арьсан дээр сорил тавьд юм байлээ бас өчтөр. 2 гарн дээр. Тэгээ харшлал байхгүй гараал. Тэгэл хоёр тусал хийлгүүлэл витамины С хийлгүүлэл. Клизм тавиулаад өчтөрс хоолоо сайгал байж байна. Босч болно өстэй босоод ирчихтэй. Босч болно шүү дээ. Хараа игээд сая дуусгалах хэрэгтэй. Сая тусал хийгээд витамин С хийгээд тэгээ сая тусал. За. Санаа чи сүүлийн үед их ачаалттай ажил уу? Сүүлийн үед амар ачаалттай ажиллалаа. Ямар ажил? Тэгэл янз янзын ажил, бохрын ажил. Айлуудаа экономиэр суулгал явуулсан. Тиймэрхүү ажил. Тийм маань дууссан. Тэгэл одоо нэг хамраа ажиллуулахын
бас алтан боломж гарч ирэл тэгээд мөрөл бэлдээ нэвтрүүлгийн ах гis маань ингээл туслал. Тэгээд нийгмийн хамгааллын тусгай түмэн туслал. Одоо энэ ачимлэг маань бас туслал. Тэгэл хаалганд орохдоо бэлдээл өчтэй. Хамгааны талаар яриад байлаа. Яагаад анх гимтээцсэн блэ? Энэ ер нь анх юм баг 10 жил нэг бильярдны шаргэр зөвхөлөл тэгэл гимтээсэн бит. Тэгэл айр хууж захта зохиулж мохуулсан жоохон гимтлүүд нөлөөлд юм билээ уусаа ингэ. Нэг хуугарсан бол тэгэл энэ амархан гимтдэг болчихдээ. Хавдаж мавдаж цусмас гараал тэгэл. Одоо яг нөгөө амьсгалахад ч юм уу хүндрэлтэй юм нь юу вэ? Одоо амьсгалахад амар угаас хүндрэлтэй шүү дээ. Талаар нь тал хамраараа л амьсгал шүү дээ. Энд нь ингээл би битүү самсаа юу тасламжнууд нь юу ч байхгүй гэсэн. Тэгээд зуны үед дулаахан үед бол толгой өвдөд идэг юм угаас. Байнга өвдөд. Тэгээд нүдээ ингээ орох амьждаг болчихсон. Амьсгалахтаа бол амаараа л амьсгал. Тэгээд нэг гуншаа яриад идэг. Тэгээд заримдаа хүмүүс яриаг юм ойлгохгүй. Чи ирүүл байгаа юм босохтой байгаа юм гэж ярьдаг байхгүй. Гэрэгт нь мэдсэн үү? Нэг ихчтэй хэлсэн. Ихч маань нөгөө дарханд байгаа болохоор хоёр хүүхэд жоох хүүхэдтэй тэгээд нэг нь цэцэрлэг нэг нь нэгдүгээр анги болохоор ихч нь очиж чадахгүй шүү гэд хэлсэн. Тэгээд заал хэлээд би өөрийнхөө төлөө бас надад хүмүүс их итгэж тусалж явж байгаа болохоор бас өөртөө итгэлтэй л явж байгаа тий. За технологийн эмнэлэг дээр хамгийн идэвхтэй эмчилгээнд очиж байгаа хүн одоо хашаа штэ тий. Хамгийн түрүүнд очдог хүн би тий. Тэгээд ер нь бол манай Дидлогийн төвийн сэтгэл зүйчнэр ган тулгын их болор сэтгэл зүйч Ганбат дарга одоо оюун чимэглэлчтэй бүгд надад сайн байдаг. Өө манай хашаа ирсэн юм уу? Хөвтөх юм уу? Дэмжигтэр ирсэн юм уу гэл. Өө дэмжигтэр ирлээ гэ 4 дахь хагас өдөр угсаа дэмжих маань ажил яадаг. Тэгээд тэрэн дээр би байнга хамгийн түрүүнд очсон л гэдэг. Тийм боломжтой болсон угсаа. Хамгийн идэвхтэй. Яг тэндээ очиод би байхлаар бас ярилцаж суухаар сэтгэл онгоогоод их гоё юм л да. Дотроо бодсон сансан юм шууд яриад хэлждэг болохоор тэгээл. Нийгмийн хамгааллын төв дээрээ бас одоо сэтгэл зүйч мөч над дээр ирээд ажилтаа байсан ч гэсэн өөрөө ирээд зогсоогоороо за яаж ийн хашаа минь сэтгэл санаа хэр байна гэдэг өөрсдөө буянсрын сэтгэл зүйчдэр ярилцдаг л да. Сая сүүл 4 дахь 5 дахь 3 дахь өдөр ярилцсан тийм. Сэтгэл санаа тэгэл өндөр тэгэл байдаг шүү дээ. 14 хоногийн эмнэлэгт ихтэйд нэлээд олон сургалтууд аваад сэтгэл зүйчин ч гэсэн сургалт нэлээд аваад гарсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш гарсан өөрчлөлт ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна? Тэрнээс хойш гарсан өөрчлөлт бүх юм ягаад ч бүх юм гоё болоод байгаа. Сэтгэл зүйн хувьд ч тэр миний бодож санаж исэн бүх юм ч гоё биелээ одоо тэр тэгээд ер нь муу муухай бүх юм холоо дандаа сайн сайхан бүхэн гоё эргээр над дээр ирж байгаа. Тэр нь би маш их баяртай байна. Сэтгэл тэрийгээр маш өөдрөг байгаад байдаг. Одоо тэгэл муу хүмүүс нь нэрээс холбоо барихгүй болоод сайн хүмүүс нь бүгд холбоо барьж эхлээл л дээ. Яаж ин миний найз яаж ин миний дүү яаж ин гэл холбоо барьдаг хүмүүс холбоо барил. Тэр нь маш урамшигтай. Тэгээ нийгэм хамгааллын төвдөө байгаа бүх албаагч дарга зэрэггүй бүгд л надад маш сайн байдаг учраас хашаа мань чадвал эргэж очноо мачноо гээл хөөрхөд бүгд гэж хэрэгтэй юм юу байна мó гэл. Тохонд хэрэгтэй байхгүй наа л. За энэ дээр очиод яг ямар хичээл орж ийн үү чи хүмүүст бас за хичээл одоо хичээл гэхгүй өөрийнхөө нөгөө туршлагаас яаж архинаас татгалзаж байгаа ч гэдэг юм уу тэр талаараа бас туршлагаасаа ярьж байгаа. Юу штэ хичээд дөрвөсийн хөтөлбөрийн 60 дахь төгсөл төвчин, жаргалын 60 дахь төгсөл төвчин. Тэрэн дээрээ тулгуурлаад өөртөө шинээр хүмүүс орж ирнэ. Хөвтөө имжлүүлж байгаа хүмүүс ч орно. Тэдэр дээр тулгуурлаад өөрийнхөө болсон процесс надад ийм юм тохиолж ирсэн. Одоо би ингээд хэрэглэхэ болоод муу зүйлээс холоод маш сэтгэл өөдрөг ганцаардлаас их салсан. Хүн өөрийгөө өөрчлөхгүй бол өөр хүн чамааг юу н өөрчлөхөд хэцүү шүү гэдгийг маш хэлж өгч тайлбарладаг. Ер нь би бас хичээл ордог шүү дээ. Яг амьдрал дээр гараад ажил хийгээд явхаар одоо нөгөө өмнө нь хамт ууж исэн ч юм уу тийм хүмүүс тааралдах альсууд уцаар ярих ч юм уу хүү яшаа гараад ирээч дахиад нэг уучиж гэх юм уу тийм бэрхшээлүүд гарч байна. Тэр болгон дээр яаж хандж байна? Гарч байгаа шүү дээ. Гардаг шүү дээ. Надад одоо гэрлийн юм хийж байгаа хүмүүс арих мэрх ууш. Тэгэл
Ашаа чи хондголчих явуулчих надад. Та нар бити нэг сайжирж байгаа нэг эндээ бити ингэж уруудах гэж ингэж л та би та наадхнаас чи хол болоод удаж байгаа учраас би наадах жойртмаар өгч та нартай зөв юм хиймээргүй тусдаа өөр юм хиймээр байна гэж хэллээ бодож. Ер нь тэгээд өдөө хатдаг хүмүүс амар их уцтдаг байсан бол одоо уцтдаг болчихжээ. Одоо яг уухгүйгээр хэд хонсон байна? Уухгүйгээр одоо ингээд бараг л 8-9 сар болж байна. Жохоо өөрөө ажил хийгээд мөнгө олчдөг тэрийг жоохон бахархаадгүйгээд өнгөрөөд энэ чи би хийчихдээ штэ гэж яваад гэсэн тэр бас миний алдаа байсан юм лээ. За энэ чинь хагалгааныхын талаар тайлбарлаж хэлсэн үү? Тэгээ хэлсэн. Тэгээд 7 суран гэдэг юм жагаа. Мэдслийн хагалгаанд ороход жоохон хавирга жоохон хүндэртэй хавирганаас мөгөөс авах учраас хавирга жоохон хүндэртэй гэдгийг шүү. Тэгээд ингээд хамарч ингээд битүүмч хичдэг болохоор цус мусанд бүглэж магадгүй шүү гэж хэлсэн. Тэгэл одоо найр судлахынхаа дараа хийгээл орохын өмнө бас хэл гар үсэг зурх хэрэгтэй шүү дээ. Тий. Гар үсэг Цог юмчрүүгээ явж. Бас илүү нарийн тайлбарлал. За тий. Смоц юм авч явах юм уу? За сайн байна уу чи? За хаалганы бэлтгэл хийгээд эхэлсэн баг шиг байна те. Шоноо авах бэлтгэл нэднэр. За юу яч хэдүүлээ шигээ сууч. За. Хаалгагийн хэдүүлээ тайлбарлаад хэлээд өгчтэй. Бид нар одоо бол ерөнхийдөө яг хамрын амьсгал нөхөн сэргэх, дээрэс нь хэм бол одоо гадна талын хэлбэр засах хуучин хугарлыг засаж өгөх юм бэлтгэл хийх гэж байгаа юм. Энэ хувьд бол нэлээд гэмтэлтэй байна уу? Ямар хөө? Гэмтэлтэй одоо би та хэдэд яг харуул ер нь бол амьсгалах талбай зай ер нь бол байхгүй болсон. Өөрийнх нь гол завьар бол ер нь ингээд амьсгалж чаддаггүй. Тэгэд одоо ингээд бүхтэн амьсгалдаг болмоор байна л гэсэн юм. Одоо ийм нарийсаад зайг болчиход байгаа юм. Гэмтэл авснаасаа болоод энэ талдаас мөн юм. Бүр ингээд дарагдсан байгаа. Бүр ингээд мөгөөс маань хугараад хоёр талынхаа хамрын нөхөйг нэгсэндээ хаацсан байгаа гэсэн үг байхгүй. Олон жил явцсан. Энэ ер нь бол тэгээд гол завьар нь л өөрт нь бол хамар битүүрээд байгаа. Одоо ингээд гүйцэд амьсгалдаг болмоор байна л гэсэн юм хэлээд байгаа. За тэрнээс гадна их юм бол биднэрт одоо нөх хийгдэх хагалгаа нь нэгдүгээрт бол хамрын амьсгалыг нөхөн сэргээх нь. Хоёр дахь юм бол олон жилийн өмнө гэмтэл авснасаа болоод энэ хамар яс маань хугараад гадна хамрын хэлбэр ингээ алдагдцсан, бүрээ алдагдцсан гэсэн үг. За тэгэхээр ингээд хүнийхээ гоо сайхан талаас нь нас бодоод энэ хугарлыг одоо ерөнхийд нь бол засах юм. Засаад за тэгэнгүүт энэ бол ингээ бүр цөмрөөд олон жил явцсан учраас энийг бол нэмэлт одоо материал тавьж өндөрлөх шаардлагатай гэсэн үг. Тэнгүүд бид нар гадны биетээр биш өөрөөс нь хавирганаас нь мөгөөрс аваад энэ гадна талын хэлбэрийг буцаагаад нөхөн сэргээж өгье гэсэн тийм бэлтгэл хийгдгээр төлөвлөгдөөд одоо орох гол бэлдээд чинь да. Нэг үүрэгтэй хүмүүс чинь багтаач мó залуудаа зодоо хийсэнс олж дийлийнх нь ингээ хамар нь мөрөцсөн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд удаан яваад ах юм бол ямар хүндрэл гарах уу? Удаан яваад ах юм бол нэгдүгээр гэх юм бол нэг хамар битүүрх хамгийн том завьар болчихж байгаа. За тэгээ хамар битүүрэлтэй холбоотойгоор цаашдын хүндрэлүүд бол мэдээж үүсдэг. За тэгээ тэрнээс гадна их юм бол энэ хамар ясны мөрөлттэй удаа яваад ах юм бол одоо нөгөө мөрөлт маань улам одоо ингээд мөрөх гэх юм уу? Тийм одоо тийм шилждэг. Одоо энэ хүний хувьд ч гэсэн одоо өөрөө бол хэлээд байгаа тий. Анх бол яг гэмтэл авсны дараа бол их мөрөлт маань харагдаагүй. Одоо яг олон жил болсон ч улам юм мөрөө болоод байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бас одоо ингээд нэг арьсманаас яг тэр мөрөө хэвд тасах масах гэдэг иймэрхүү эрсдлүүд бол үүсдэг. Тэгэхээр ер нь хугарлыг аль болох хурдан засуулж авах хэрэгтэй. Одоо дээрээс нь юм бол ийм далийн хамартай удаа явал дайвар хөндийн өрөвсөл гэдэг юм үүсдэг гэсэн үг. Хамрын дайвар хөндөнүүд өрөвсөх цаашаага одоо нэг тархины бөглөө олох, менингит болох тиймэрхүү завьртай. Дээрээс нь ийм хамартай үед бол хүн унтаж амарч чадахгүй. Байнга л хүчил төрөвчийн дутагдалд орно гэсэн. Тэрнээсээ болоод уур уцаартай болох, стресстэй болох, ажлын ачаал даахгүй болох тий. Иймэрхүү завьрууд бол маш их илэрч идэг. Амьдралын ингээд нөө чанарт л нөлөөлөд идэг гэсэн үг л тий. Тийм.
болно гэсэн үг. Тэгээ ер нь бол бүр яг анх ингээд байсан шиг юм гоё шундтсан юм шиг бол шуушуулан болохгүй. Одоо энэ байгаагаас мэдээж сайжруулж өгнө. Тэгээ олон жил болцсон гэдэг нь бас өөрөө тэрэнд нөлөөлчихөж байгаа байхгүй юу? Хэвлийн хагалгаанд орж 2 удаа орж исэн болохоор нөгөө хотгоноос болж нэг төвжирлээс болж 2 удаа Бутноркост орж исэн. Яг толгоноос энэ дээш нэг орж үзээгүй. Чи сандрсан. Одоо яг та нэгэнт зориглоо тэгээд зориглох яг миний мөрөөдөл угсаа хамраад ихтлэх баг 10 жилийн мөрөөдөл штэ. Тэгээд мөрөөдлөө биелүүлэх гээл ингээл намайг ер нь сайхан явахад ингээд бүх хүмүүс л гар бие оролцоод ихтгэл хүлээлгээл явж штэ. Маш их баяртай байгаа. Одоо ингээд нэг жоохон битүү газараар тэр угаасаа хамарч ингээд битүүчтэй байна. Ингээд бүр амьсгалж чадахгүй. Амаар амьсгалсаар ам ингээд хуурашаал, ам цангаал одоо өчтөр 9 цагаас шингийн юм уучлахгүй гэсэн амтахгүй. Амаа усаар зайлаа тасгаж болно гэсэн тий. Уцаа үлдээсэн үү? Үлдээцээ? Уцаа үлдээсэн мэт байхаа. Хан дээр шүү. Их чинь ярьсан юм уу? За ингээд мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид хаш ирнэгийн ач интернэшнл эмнэлэг дээр хамрын хаалгаанд оруулж байна. За хашаагийн хувьд бол хамар нь олон жилийн өмнө гэмтэл авсан учраас нэлээд далий болсон. Хамраараа амьсгал авахад нэлээд төвөгтэй, хүндрэлтэй, завууртай байсан. За мэдээж энэ чигээр удаа явах юм бол одоо зүрхэнд нь нөлөөлөх, толгой нь өвдөх гэдэг ингээд нэлээд хүндрэлүүд байсан учраас одоо бид яалтчгүй одоо мэдээж архины нэвтрүүлсэн хэрэглээс нь гарахаас нь гадна бас боломж бид нар ихтгэл хүлээлгсэн. Тэгээд ач эмнэлгийнхаа хамт олон маань бидний саналыг бас хүлээж авч өнөөдөр хаалгаанд оруулж байгаа энэ хамт олонд бас талархаж байна. Мэдээж эрүүл мэнд харагдах байдал талаас ч гэдэг олон талаас нь бид нар ярилцсны эцэст бол одоо хаалгааг одоо ач эмнэлгийнхэн санал тавьснаар ингээд хаалгаанд орж байна. Ингээд мэдээж хаалгаа 3-4 цаг үргэлжлэн хавирганых нь одоо мөгөөснөөс авч хамрын өндөрлөн гэсэн байгаа. Тэгээ мэдээж хашаагийн хамар одоо өндөрлөгдөөд их аятайхан болно гэдэгт бид нараас итгэж байна. Хаалгаач гэсэндээ амжилттай болно гэж итгэж байна. Ингээд хаалгааны дараа хашаагийн үр дүнгээр оролцъё. Сэтгэл зүйчийн хувьд
хаш эрднийг анх эрэхт нь одоо ямар иргэн хүлээж авсан бэ гэхээр ерөнхийдөө хаш эрдэн маань сэтгэл санаагаар унсан, амьдрах итгэлд нь алдарсан, цаашдаа яаж амьдрах вэ? Би одоо ерөөсөө бүтэхгүй. Одоо би одоо амжилттай амьдрч чадахгүй байхаа ч гэдэг юм уу те. Ийм сэтгэл зүйн байдалтай байгууллагт маань ирж исэн. За тэгээд энэ төсөлд хэрэгжээд адитлогийн төв одоо манай нийгмийн амгалан тусгай төв тэгээд энэ телевиз маань хамтраад энэ төсөлд хэрэгжээд хашаага бид нар бас энэ төсөлд оруулсан байгаа сонгон шалгаруулад. Хүний сэтгэл хөөрөл ямар байх ёстой те. Давруулж болохгүй хөөргөл хамгийн чухал юм байна гэдгийг би амар ойлголоо. Тэгээд энэ төвчөндөө маш баяртай байгаа. Энд байгаа хамт олон маань ч гэсэн бүгд их гоё эмчилгээ авлаа. Би ой ухаандаа тогтоож авсан юм бас байгаа. Архийг уугдсан хүн улам л доошоо уруудаад явна гэхээс дээшээ нэг алхамч дээшилдэггүй байгаа. Тийм болохоор би одоо гэхэд жишээ нь хаширд миний би гэхэд одоо А4-ийн шин цааснаас эхлээл дээш нэг сүнг гэл явах нь шүү дээ. Тийм л мэдрэмж төрлөө надаа. Сэтгэл зүйн байдал нь одоо харьцангуй өөдрөг, гэгээлэг, амьдрах итгэлтэй, амьдрах урам зоригтой, хүсэл мөрөөдөл нь алсан, улам илүү те өөрийнхөө амьдралд хариуцлагатай байх тал дээр илүү анхаарсан, ойлгосон, өөрийнхөө сэтгэл зүйн хувьд ойлгож дүгнсэн байдлууд бол ажиглагдсан. Биднийг маш их хүндэтгдэг. Бидний хоорондын харилцаа бол маш дотн ингээд байдгаа. Тэгээ тийм болохоор хашаада итгэж байна. Чи үнэхээр чаднаа. Хүсэл мөрөөдөлтөө хүрээд аз жаргалтай амьдрч чадна гэж сэтгэл зүйч нь үнэхээр итгэж байгаа шүү. Тэгээд хашаагийнхаа цаашдын ажил, амьдрал бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Дач Интернэшнл лимитээр ирсэн байна. За энд нэвтрүүлгийн оролцогч хашаа маань 14 хоногийн өмнө хамарны хагалгаанд орсон. За хамар нь битүүрэлтэй хамар нь нэлээд дайлчихсан. Одоо нэг талынх нь одоо бүр нүхэн дарагдаад ингээд ийм болчихсон. Нэлээд амьсгалахад хүндрэлтэй эрүүл мэнд талаасаа, гоо сайхан талаасаа ч гэсэндээ нэлээд хэцүү болцсон байсныг үзэгч тавхаа харсан. Тэгэхээр 14 хоногийн өмнө хагалгаанд ороод хашаагийн минь ямар болсон бол гэдгийг надад ч гэсэндээ хүлээлттэй байна. Надад зургийг явуулсан чинь бүр танигдахгүй өөр хүн шиг болцсон байсан. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орж хашаагийн хамар ямар болсон байна? Эмчээс нас яриа авъя. Хашаагийн хамарыг бас орж харцгаая. Чихээс мөхөөс бүх юм авцсан байгаа тий. Чихээсүүд энэ авцсан. Гадна талд тавьсан гипсээ бас авцсан байгаа. Одоо ер нь дотор шархандаа л тос түрхэл угаалга цэвэрлэгээ сайн хийгээл явж хагаад болсон доо. Энэ баруун тал ер нь нэлээд наалтцтай байсан. Энэ наалтцыг салгасан болохоор энэ бүр байнга тогтмол тос тавьж байхгүй болол хайлаа жоохон эрүүгээд аш болох ч үз. Энэ ингээд ер нь буцаад далийн ясан тал руугаа энэ яс маань удаан хугацаанд ингээд дайлан явцсан байгаа шүү дээ. Олон жил явцсан. Тэр тал руугаа буцааж гүйж идэх гээд идэг байхгүй. Тийм болохоор ер нь энийг ингээд тогтмол үзүүлээд ингээд гой хэвэнд нь оруулаад идэх хэрэгтэй гэсэн үг. Амьсгал сэргсэн. Дээрээс нь болохоор бид нөгөө нэг хавирганы мөгөөрс аваад хавирганы мөгөөрсөөрөө одоо графт бэлтгээд гэсэн үг нэгсэн дөө. Тэгээд одоо энэ суудсан байсан эсхүүд дээр дарж өгөөд үзүүрийг босгоо. Дээрээс нь хамрынхаа нуурыг бас босгож ирсэн байхгүй. 14 хоногт хавдар нь ийм сайн боосон байгаа юм чи ер нь яг өөрийнх шиг нь ч юм уу ингээд бүр хавдар нь буугаад суух нь хэд хугацаа байх вэ? Ер нь бол яг одоо мөгөөрс аваад өндөрлөгөө хийгээд ясан янзлсан юм тохиолдолд ер нь бол бүр идэх хугацаа, хам буух хугацаа, одоо зөөлрөх хугацаа тий ер нь бол нэг 3-6 сар гэж үздэг. Бүр жил болох ч тохиолдлууд байгаа. Тэгэхээр ер нь бол энээсээ илүү одоо буугаад зөөлрөө 5 хавдар сайн буунаа л гэсэн үг. Одоо бол 14 гэдэг чинь бол өртөөсөө юу байгаа хгүй. Хаач исэн болоогүй л гэсэн үг дээр нь. Одоо ингээд харахад ийм гоё болцсон байгаа юм чаа. Дараа 3 сарын дараа 6 сарын дараа гэхэд бүр суугаад айтаахан болох нь тий. Тийм одоо энэ үзүүрт тавьсан байгаа мөгөөрсөл зөөлрөө суугаад ирнэ. Тэгээд ирэхээр илүү бүр юм өөрийнх нь юм шиг гоё л идэхиндээ. Нуруугийн тэр чигт нь үзүүрлээд үзүүр хэсэгт нь биш өндөрлөөд үзүүрт нь бас өндөрлсөн гэсэн үг үү? Тэгсэн. Энэ үзүүр чинь нөгөө нэг мөгөөрс маань өөрөө хугараад доошо суудсан учраас бүр ингээд нафтагаад орсон юмсан баггүй. Тэгэхээр бид нэр одоо энэ үзүүрээс гадны нурууны одоо энэ баг хэсэг байгаа шүү дээ. Энд чинь бол тэр чигт нь л юу тавьж өгсөн гэсэн үг. Хавирганы мөгөөрсөөс авсан
босгож Хойлоос нилээх анхаарсан гэсэн үг юм биш бас тий. Тэгээ амьсгалахаас гадна ер нь гадна гоо сайхан гэдэг талаас нь илүү бас их хичээж хагалгаа хийсэн тий. За хашаагийн хувьд өөрийгөө анх хараад өмнөх байсныг харж байгаа одоо байгаагаа хараад ямар өөрчлөлт харж байна? Нөгөө далийн хамартай өөрийгөө харсаар байгаад дасцсан. Тэгшхэн хамартай болоод лент мент гивс мэс авахсан тэр харж нэг л өөр харагдаад болдгоо. Ер нь бол хүмүүс харчаад мөн үү гэдээ анзаарах гайхаад л байлээ. Урд нь бол бүр нөгөө баруун талаараа ерөөсөө амьсгалж чаддгүй битүү байдаг байгаа чинь зүүн талаараа нэг амьсгалал амаар амьсгалдаг ус тэгэл толгой араар өвдөөл дулааны үйлрэлт бүр амар өвддөг гэсэн. Одоо бол сайхан амьсгалж байгаа хамраараа амьсгалал унтж байгаа. Тэгээд толгой өвдөх нь бол гайг болцсон тэгээд зүгээр л болсон толгой молгоо нэг өвдөд байх юм байхгүй юу? Өвдөд байна гэсэн юм бол байхгүй л ч. Ингээ хоёр нүдэрээ ингээд хоёр хамраа хараад байгаа юм чи ингээд үзүүр нүдээ ингээ хараад ингээ нурууг нь хараад нуруу гэдэг лөө юу гэдэг л энэ ч одоо хоёр нүдээ анж байгаа ингээ харахаар хамар харагдаад гоё юм шиг санагдал. Гоо сайхан талаасаа ч тэгээ бүр гоё хамартай болчлоо доо гэл баярлалаа. Яг хагалгаа хэдэн цаг үргэлжилсэн? Яг сансныг бодоход ямар хөө хагалгаа болсон бэ? Хагалгааны хувьд бол бид нэрээ яг тооцоолсон цагаас илүү утсан. Ер нь бол нэг 2 цагаас бол хойшилсан. Ер нь бол нэг 4 цаг болох байх гэж бодож байсан ч 6 цаг орсон. Тэр нь одоо нөө юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт бол яг хавирганаас мөгөөс аваад тий крафтлт гэх гээд эднэр дээрээ бол цаг орсон. Дээрээс нөх юм бол нэг нэлийн хүнд гимтэл аваад олон жил явцсан байсан. Тэгэхээр нөө хамар яс маань бүр ингээ үрээд буруу бороолоод баруун тал дээр бараг гараад ирсэн. Дээрээс нөх юм бол нөө амьсгалынхын бүсийг сэргээхэд баруун талдаа наалт зүүссэн байсан. Тэгэхээр тэрийг ингээ буцаагаад салгах, дээрээс нөх юм бол хамруу нурууг одоо босгож ирэх, дээрээс нь одоо нөгөө нэг өрөөцөн байгаа мөгөөсөө аваад амьсгалын бүсийг онгойлгох гэд. Тэрэн дээр бол нэлийн цаг орсон. Сансныг бодвол ер нь жоохон хүнд хагалгаа болсон шүү. За Ач Интернэшнл эмнэлэг маань байгуулагдсан цагаас хойш нэлээд олон төрлийн хагалгаа хийж ирсэн баг гэж бодож байна. Ер нь үзэгчид мэдээлэх үүднээс ямар хагалгааг голчлаа хийж байна. За манайх ер нь бол мэдцлийн 4 оферцантэй. За одоо тэгээд бүрэн вакуумжуулсан оферцануудтай. Тэнцэнэ манай дээр одоо ерөнхий мэдцлүүд тий ерөнхий биеийн мэдцлүүд хийгдэж байна. Дээрээс нь нүд, чих, хамар хоолой, толгой үзүү, мэдрэлийн мэдцэл. Ерөнхий гэхлээр ямар мэдслүүд орж байгаа? Ерөнхий гэхээр одоо яг одоо цөс гэл хүмүүсийн мэдгээр тий цөс байна, хороолгой байна. За тэгээл нойр булчирхай, илэг гэд энэ хаалгануудыг ерөнхийдөө бол хэлж байгаа. Ерөнхий мэдцлийн тасаг гэж явдаг байхгүй юу? Тий. Тэгээ тэрнээс гадна манай дээр толгой үзүүний хаалганууд хийгдэнэ. Бамбай булчирхай тий. Тэгээд бас мэдрэлийн мэдслүүд хийгдэнэ, нүдний хаалганууд хийгдэнэ. Дээрээс нь одоо чих, хамар хоолойн бүх төрлийн мэдсэл хийгдэж байгаа. Дээр нь тэгээ бас гоо сайхны хаалганаас давхар хийгдэж байна гэсэн үү? Гоо сайхан талаасаа гэх юм бол одоо манай дээр давхраа, зөгт татах тий. Тэгээ хамрын гоо сайхнууд дээрээс нь одоо бас биеийн гоо сайхны мэдслүүд бол хийгдэж байна. Хөх сойх, хөх томруулах тий. Тэгээл өг сорох энэ гэх тиймэрхүү хаалганууд бас хийгддэг. Та бүхэнд бас маш их баярлж байгаагаа дахиж илэрхийлье. За баярлалаа. Хамар болохоор их аятаахан тэгээ бүр илүү өндөрлөлтсөн юм уу гэж харсан. Угаасаа өндөр хамартай л байж л дээ. Тэгээд яг хаалганы явцад бол аятаахан ой болсон байна. Та тэгээд харалтаа одоо тий ингээд сайхан болсон байна. Ямар хамар байлаа та бид нэр Ач Интернэшнл эмнэлэг маань ер нь бол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд их олон ажлыг хүмүүнлэгийн сайн дурын олон ажлыг хийхийг зорддог л доо. Тэдгээр яг нэг хэсэг нь бол одоо манай Аш Эрдэнэ бид нарын одоо та бидний хамтарсан энэ мөрөөдөл биелдэг гэдэг нэвтрүүлгийн энэ хэсэг болоо явчлаа. Тэгээ яг нэг ийм үг байдаг. Өвчтөө нэг хүн туслах, эрүүл 100 хүн туслахын буян заяа тэнцэнэ гэж тоо философи шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр тэр утгаараа ч гэсэн одоо энэ чиглэлийн юмнуудыг бас хийгээ явдаг. Бид нар энэ
эргэн тойронд оршин сууж байгаагаар дэрэгдэд үн төлбөргүй үйлчлэг оншилгоо хийдэг. Энд эргэн тойронд оршин сууж байгаа амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдралдаа зарим иргэдэд одоо бид нар бас нэг юм хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эднэргээд одоо зөндөө олон ажлуудыг хийдгэлтэй нийгмийн хариуцлагын хүрээнд. Эдгээр төслүүдийн маань л одоо нэг хэсэг нь манай ширдмэлсэнд бид нар бас баяртай байна. Тэгээд залуу хүн амьдралдаа одоо бас амьдрал урд нь байна. Уртын амьдрал урд нь байна. Тэгээд амьдралаа сайн сайхан болгож авч явах юм нь одоо өөрт нь л одоо оногдлоотой заяа өөрт нь байна. Тэгээд бас гоо сайхан гэдэг бол одоо хүний одоо гадна талаас харагдах зөмчээс авахгуулаад хүний нийгэмд одоо энэ бас их сонирн болцсон нийгэм шүү дээ. Одоо бас их хэцүү байх шиг байна. Дотор ингээд харж байхад энэ сошиал медиа янз бүрийн юмнаас уншиж байгаа. Тэгэхээр энэ бас хэцүү төвөгтэй тэгтээ бас баялаг сайхан энэ амьдралд бас хүл алдахгүй явхад бас энэ гоо сайхан гэдэг юм хэрэгтэй гэдгийг бол одоо батлах ийм зүйл болонтой л гэж ингээд бодож штэ. Тэгээ яг манай эмчнэр бол нэлээд өндөр нарийн мэрэгжлийн төвшний хаалгаанууд хийгдэж байгаа. Манай эмнэлэг Ач интернэшнл эмнэлэг маань өөрөө мэс заслыг тэргүүлэх чиглэлээ болгож хөгжүүлж байгаа ийм эмнэлэг. Тэр утгаараа бид нар бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээд ард иргэдэд тэгш чигт хүртээмжтэй хүргэх чиглэлээр чармааж ажилладаг ийм эмнэлэг байна. Тэгээ Ач интернэшнлийн гутал даргатаа маш их баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Байн толинд өөрийгөө хараад ер нь 30 минут болоод хараад ер нь 2-3 цаг тутам цэвэрлдэг өөрөө тусалдаг. Би өөрөө нэг 10 жил баг далийн амартай тий нүүр амартай явсан тэрэндээ дасцсан өөрөө тэгшгээ хаамар харахаар гой санагдаад болтгоо. Тэгээ байг толинд хараад байгаа. Тэгээ хүмүүс намайг харчаад өөр өөрчлөгдөж гээл тэгж. Ач интернэшнл эмнэлгийн хамт бол маш их баярлаа гэж хэлмээр байна. Ер нь цаашдаа залуу хүн байна. Цаашдаа өөрөө илүү их дэвэн дэвшин. Тэгэхдээ би бас та бүхэн шиг адилхан ийм та бүхэндээ туслаач юм уу бас өөрөө ч гэсэн бас юм хийхийг бас зорилгоо болгоод хадгалсан дотроо бодож явдаг. Тийм. Биений мөрөөдөл маш их өөрчлөгдөж байгаа. Би тэрнийг маш их баяртай байна та бүхэндээ. За ямар ч тач Ач интернэшнл эмнэлгийнхаа удирдлагууд одоо санал тавьсан. Тэгээ бидний хүсэлтийг хүлээж авсан танай хамт олонд маш их баярлалаа. Нийгмийн харилцагтай байж одоо нэг ч хүнд гэсэн одоо өөртөө итгэлтэй болоход нь цаашдаа бас зорилгоо биелүүлэхэд нь одоо маш том одоо хувь нэмрээ оруулсан гэж харж байна. Тэгээ танай хамт олонд бас чин сэтгэлээсээ талархлаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Ер нь бол ирээдүйд итгэх итгэлийг залуу хүнд өөрлүүлж залуу хүнд атгуулна, гарт натгуулна гэдэг бол маш буянтай зүйлээ гэж ингэж ойлгож штеп. Тэр утгаараа энэ бол жинхэнэ мөрөөдөл бэлтгэм аа. Тэгээд одоо манай хашаа бас хэлж байна. Мөрөөдөл маань бол их өөрчлөгдсөн. Би одоо бас том олон мөрөөдөлтэй болсон юм байна. Тэгээд энэ мөрөөдөл хэдий чинээ том байх тусмал төдий чинээ их үр дүнд хүрдэг гэж ойлгож явдаг штеп. Тэр утгаараа бас их сайхан зүйл болжээ гэж. За хашаа бас нөгөө чадхаараа таслана гэсэн байгаа шүү дээ. Бас эмчтэй хэлжээ тий дараа. Тэгээд би бас нөгөө хэвлэлийн компаниудад бас олон жил ажилласан болохоор хэвлэлийн талаар ер нь постэр төр хийх мэх тал дээр бол би эмнэлэгтэй бас хариуцлагатайгаар туслана. Надад тусалсан шиг би ч гэсэн хүндээс туслах хэрэгтэй. Миний зорилго бол ер нь яваа ондоо ирээдүгөө сайхан төсөөлж ирээдүгөө гоёор бодож ажил хөдөлмөрлөөр эхлээд сайхан явахын төлөө хичээн зүтгэх болно. Энэ их итгэлийг хүлээж байгаа учраас би энэ олон хүмүүсийн итгэлийг алдахгүй бол би өөрөө зоригтой, ухамсартай, хүмүүнчлэлтэй явахын төлөө би хариуцлагатай явна гэж би баярлалаа. Энэ одоо хүнд хэцүү амьдралын дундаас өөрийгөө энэ хүн олж авч чадж байна гэдэг нь бол бас бид нэр бас энэ нийгэмд энэ улс их оронд энэ улс их орны хөгжил цэцгэлтэнд ийм сайхан залуучууд дүүчилээд бид нар бас нэг амжилтанд хүрэх юм байна, хөгжих юм байна гэсэн итгэл төрж шүү. Баярлалаа. Муур зуршлаасаа салаад жил гарсан болчлоо. Тэгээд бүр цаашаа нэг илүү эрчтэй, хүчтэй тэмүүлнэ. Одоо ингээд шинэ амьдралдаа тавтаа морил. Тэгээ шинээр амьдрах нь шүү дээ. За тавтаа морилоорой. За баярлалаа.
байна. За. Юу гэдэг эвлэгээс хараад эвлэгдээ ирсэн. Хамар мамар ямар болж? Ёо, янзын гоёлч. Ёо, статарсан байна. Ямар хамартай бол зайлаасаа тийш ардаа. Ёо, за ямар ч гоё юм бэ. Хангийнх нь хамар гоё юм уу? Янзын гоёлцсон байна шүү дээ. Гоё болж өөрчлөгдөж. Өөрчлөгдсөн байна. Арайч бантаач юм хамартай байгаагүй шүү бас. Арай жоохон хамартай байсан үгүй. Миний хамарнаас гоё болсон юм шүү. Миний хамартай бол. Баярлаа. За, эмчнэртэй баярлаа гэж хэлээрээ гоё болсон юм шүү. За. Гоё юм тий. Нэвтрүүлгийнхаа зүрийн хамт олон баярлаа гэж хэлээрээ. Өссөн хамраас хамартай болсон байна. Илүү гоё хамартай болсон юм шүү. Тэгээ гоё хамартай болсон. Баярлалаа л би бас өөр. За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид та амьдралаа өөрчлөмөр өнөө зорилт төслийг 2025 оны 1 сард эхлүүлсэн. За 1 сараас хойш одоо 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр бид нэр яг одоо үр дүнгийн дугаараараа хашаа маань энэ удаад оролцож байгаа. Тэгэхээр хашаагийн хувьд бас их олзуурах хүчтэй азтай байгаа. Тэгэхээр чиний өмнөөс бас маш их баяртай байна. За баярлалаа танд хамраа янзлуулаад өндөрлөлөөд маш сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт орсонд маш их баяртай байгаа. Миний мөрөөдөл нь өөрчлөгдөн бол гэдэг юм л баг. Нийгмийн хамгааллын тусгай төвд анх очиж исэн. Одоо бараг жил болох чинь тэгэл 1 сараас хойш мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ ороод мөрөөдлөө биелүүлээд адиллагын эмнэлэгт бас хамраглаа тийм. Эмнэлэгт 14 хоног тэгээ эмч зөвлөгч сэтгэл зүйч нар бүгд их тусааллаа. Ер нь би бол олон хүний итгэлийг хүлээж байгаа учраас энэ олон хүмүүсийн итгэлийг хүлээх маш их олзуурах шүү дээ. Маш их итгэл хүлээлгэж байна гэж маш том юм байна шүү дээ. Тэгээд энэ олон итгэлийг хүлээж байгаа учраас би тэр хүмүүсийн итгэлийг алдахын тулд чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж одоо сайхан гэр бүлтэй болж сайхан амьдралын төлөө тууштай явах маш баяртай байгаа. Хашаагийн маань хаалгыг нэлээд өндөр өртөгтэй гарсан. Тэгээд энэ хаалгыг өндөрлбөргөө хийж өгсөнд юуны өмнө бас талархаж байна. Тэгээд ажлын саналууд аль хэдийн хүрээд ирсэн байгаа гэсэн үү? Тэгээ ажлын саналууд ирсэн байна. Нэг найз нь автомашины бизнес эрхлэх дээр найз маань бас автомашины бизнес эрхлэе. Чи маркетингийг хариуцж байгаа гэж. Нэг хэвлэлийн компанид бас компьютер график дизайнераа гээд хэвлэгчээ хийгээрэй гэж ирж. Нэг газараас бас нэг менежерийн ажил санал болгосон байгаа тийм. 2-3 газараас л юм ирсэн. Төр зурдаа би бас гамаа жоохон бариатай гэж хэлээл. Нийгмийн хамгааллын тусгай зүйлс мөнч бас ажилд ороход асуудалгүй штэ байгаа штэ ажлын байр биелнэ штэ. Тэнд бол тэгээд угаасаа миний дандаа ээж аав шиг хүмүүс идэг. Маш их анхаарлаа хандуулдаг учраас маш их баяртай байгаа. Ажилд ороход бол асуудалгүй одоо. За хашааг үзэж байгаа бусад залуустаас урам өгье л да тий. Энэ хор зуршлаасаа салж болдгийн, амьдралаа өөрчилж чаддгийн ингээд. Ер нь бол залуучуудаа хамт жилхэд бол би хүртэл та бүхэндээ адилхан муу зуршилтай хор зуршил хэрэглэдэг байсан тийм залууд юм учраас эндээс салахад хүн ер нь өөрийгөө сайхан өөрчлөөл за цэгнээл бодоол явхад бол ер нь яс суртахуун хүмүүжлээс л бүх юм шалтгаалдаг байгаа шүү. Тийм болохоор өөрөөсөө сайхан олон сайхан үр удмаа үлдээ сайхан амьдралын төлөө хичээе гэвэл тэгээд миний одоо Монголын залуучууд бүгд л сайхан сэтгэл тэнэгээр өөртөө итгэлтэй урам зоригтой алхасаа л гэж би хүсэж байна. За тэгээд мөрөөдлийн нэвтрүүлэг хашаа шиг олон залууст урам өгөхөөр энэ та амьдралаа өөрчлөмөр энэ зорилт төслийг эхлүүлсэн. Тэгэхээр магадгүй зургатаа үзэж байгаа та бүхний хажуу хавь найз нөхөдөө ах トゥ хамаатан садан мэдээж архины нэвтрүүлсэн хэрэглээтэй хор зуршилтаа бол энэ одоо өвчнөөс салж болдго юм а гарч болдго юм а дээр нь ингээд амьдралаа өөрчлөө шинээр эхлүүлж болдго юм а гэдгийг бас бахан гэсэн бид та бүхэндээ урам өгөхөөр энэ нэвтрүүлгээ бэлтгэсэн. Ингээд мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг та амьдралаа өөрчлөмөр энэ зорилт төслийн цуврал дугаарын үр дүнгийн дугаараар үзэгч та бүхэнтэйгээ уулзлаа. Эх 7 хоногт эргээд уулзъя. Түр баяртай.